Өдөн бол богийн турууцастай, намартан бол бодийн нуруусэлтэй хэн нутагт хөдөлмөр зүтгэлээрэн их аяныхан түүхийг бичиж яваа малчин түмний маань нэг. Завхан аймгийн Сонгин сумын хөнчин Цэрэн дашийн Намхайн Нимбүү. Өндөр өргөн тал гэдэг Намхайн Нимбүүгийн хувьд шатрын хөлөг шиг санагдах нь вэ? Яагаад тэр? Энэ хадтай бараатай үрчлээ туулас агид зүтргэн төгөөмөр баян хөлгөн дээр Намхайн Нимбүү зөвхөн нэг удаагийн отрыг тооцоолоо зогсохгүй. Алс тэртээ дараагийн 100-д яаж хүрэх төм төмөн хонио хэрхэн өсөх хүн нүүдлээр нь буудлаар нь тооцож явна. Хоёр буурлын уулнаас Сонгин сум хүртэлх хэдэн сумын нутаг дамжсан отрын замд 22 удаа нүүж буусаар хаварж амдан гин. Жилийн дөрвөн өдрөнд мал бэлчээр хоёрон дан отор нүүдэл хийж явах нь биеийн дамар ажил гэж үү? Үгүй. Гэвч Намхайн Нимбүү их аяныхан урт замын дундаас буцаж байгаагүй. Харин ч урагшаасаа. За хаварч гинэ. Сайн хаварч. За хойв сайн уу? Сайн үлээ. За хойвэр сайн сайхан юу вэ? Үнтэй сайхан дарлаа. Манай нутгаар сони юу вэ? Тайван сайхан, үнтэй сайхан дарлаа. Энд сайхан жил шиг. Сайхан жил юм аа. Энэ жилээр нь ямар сайхан жил вэ? Манай говьч одоо их саарлаа шүү дээ. Манай хангаач гэсэн 90 саарсан уу? Саарсан шүү. Энэ манай мал ямар орсон байна? Сайн байна уу? Танай мал саарсан байх чи. За манай нутаг кэрвэн дамараатай үзүр. Танай хаварж сайхан байна уу? Сургамал сайтай дастаа нөхөндөө ууч сайхан байна. Хонь орголох болоод наадаа бууж явдаг. Бууж явах гээд нэг танаг бас өтгөө жоохон бүлээсүүлэх юм билээгээд хүрээд ирлээ. Монголыгс хоёр буурлын ууланд хавартаан аги зүтргэн өвсний амт шинт тавгрууган бууж ирдэг. Харин Сонгин уулын өвс ургамлын амт энэ үед үндэснээсээ үзүүр тийшээгийн өгсөж нүдлэн. Энэ хавар Намхайн Нимбүүгийн хувьд нэгдэл нийгэмдээ төлөөр нь түмэн цагаан хонь өсгөж үүрэг авсны 16 дахь хавар. Мадаа холоос хараад хонь сайн байна гэдэг үгэнд Намхайн Нимбүү хэлдэг. Ууган хургаа ихээс гарууд зүс байдгийг хараад сэтгэл намардаг. Очиж дэрэгдэн сууж байж санаа намарна. Тэгээд ч хадуун чихийг натгаж алган дээрээ мөргөж хүйсийг үзэж хамрынхын салсыг цэвэрлэж анхныхын зунгыг игч шинжиж сууд. Хураг бүхнийг ингэж өгдөг. Намхайн Нимбүү төлийн үед хотон дотроо хонь дундаа байх туфтаа. Шинэ гарсан ялах төлийг ихтэй хамт салхитай ингэр газар тусанд байлгаж өлчирж үүрэг. Улмаар хөрвжиж байгаа төлийг ойрын нөөцөлсөн бэлчээр хариулдаг нь нэг талаас төлийг сэнсрэхээс хамгаалж нөгөө тээгүүр ялах төлийг идэвшлүүлж сургах анхны алхам болдог орон их ашигтай. Малын буян. Энэ буян олон янз. Харж хайрлах, хариулж дагаж жаргах, халуун уурэг сүгийн ууж хүртэх гэдэг. Тарган сайн орсон хонд хураг чадгаад бас сав суулга
шар цагаанаар нь хийтэл дүүрэгдэг. Үртэй буян үйлстэй золбоотой амьдрах гэдэг намхай Нямбугийн дороод ороход л харагдана. Хонио хариулах тусам шинийг мэдэж хонио хурган тавир үйтэй хатуужил сайтай болно. Мал төлний үрийг нүдлэн ялгаж таньдаг байх төдийгүй хариулга маллагаан тохирч байгаа эсхийг ажиглаж өөрийн арга барилаа тогтоон авна. Миний намдуулж байгаа арслахаатай дөрөв хургаж байгаа юм. Намайг анх төмөн төл амлахад энэ 3 дахь удаа мохор алдсан хорголж одоо энэ миний амлуулж байгаа энэ хорг 25 дахь нь байгаа юм да. Ер нь кэрийн бэлчээрт энэ хорга амлуулаад байна гэдэг чинь нэг хоныг амьлуулнаа гэсэн үг. Энэ галчаар уурга гэдэг хоныг гитрээдэн ямар мал болохын хувьдаа яг шийдвэрлэдэг учраас энэ үнтэй ер нь ямар хоньны хондэр гэж явахтаа өвлийг мэдэлгүй зунтай жаврыг үзэлгүй өртөө золгох шиг болдог. Цагийн эргэлт удах биш. Нэг л мэдхэл малж байгаа хүний амжилт бүтээл үндэсний үндэснэл отор байдаг. Тарган байлгахтал их бодож байгаа үстэй зүйл байгаа юм. Ер нь мал төлөвлөж байгаа хүн кэл авсан өдөр байсан л тэр кэлтэй юм ал. Нэг биш. 2 мал малж байна. 500 хон хариулж байгаа хүн одоо ил 500 хон дагаж явах тэрний цаана тэр 7500 их жоглаа. Ер нь төлийг гítих өлсгөлгүйгээр удаан хугацаанд өлсгөлгүйгээр өлссөн төлөө гинтгэн затгачихгүй шиг гэвтэр нь хоорой байгаад байхад ямар ч яасан төл аргатай байж болдог да. Өдөр болгон налгаар дэлгэр нартай цэлмэг байдаг. Намхай Нямбугийн хони хариулсан 25 жилд ийм цасан шуургатай өдөр хэдэн удаа тохиолдож байсныг тооцож хэлэхэд хэцүү. Гинэт хаанаас гараад ирэв гэмээр бөөн үйл хуйргнаж ширүүн салхи хэсгэрч тэр дорол тэнгэр газар нийлээд явчих шиг. Таньруулаад явж байхад одоо тэнгэрийн аюул тэнгэрийн бэрхшээл өдөр сүнийн засан шуур нэг 2 өдрийн бороо 2 өдрийн шамраг нэг дундаа сүнэн ээлжгүйгээр одоо цагийн гүндрэл бол бишгүй тохиолдож байсан. Энийг л давхад яах вэ? Амархан. Залуу баг шиг байхад сайхан харагддаг юм л их вэ. Тэр нь хан хариулаад одоо яа дандаа хандаж явандаа гэдэг. Тэгэд бригадаас нэг хүн нэг үеийн нэг хүн бригадын нэг ямар нэгэн албан ажилд орчихсон шогшоод ирэхгүй нэг шиг ажиллаж болохгүй гэж үдээж гэж бодогдохоор ийм их байдаг байсан. Ер нь энэ байдал энэ үеүүдэд бүгд найрс хүмүүндэр тусын Хөдөлмөрийн Баатар алдар тамчин санжиж гамбал тэгж нэх буянтай Ахмад сайхан буурлууд нь сургаал зөвлөмжийг авсан тэр нөхдүүд маань одоо шантрах, говьх одоо эргэх талуудад бол баттай зогсоож гэж сэтгэл санаагаар энэ тарих толгойг малан маллаж нэг ажиллаадаа гэж одоо энэ бэрхшээл ер нь хүнд ялагдахын тулд эрдэг учиртай. Заавал бэрхшээлийг ялагчин эзэн байдаг. 2 өдөр тасаар шуурсан ч тэнгэр цэлмчихдэг юм. Чи 5 жил хоньсан хариуллаа гэхэд тэрний үнэлтийг чамаг засаг гамдаа хоор арчихнаа гэм энэний эцэг үздэг байх хэрэгтэй гэж зөвлөцөгдөг байсан. Одоо үүгээрээ ч засгийн энэ том алдар залыг хүртэж одоо жаргалаа хэлж явна да. Тэгээд малн бүрэн тараг хүч сайтай бол дандаа тайван сайхан өдрүүд байсан шиг түнд санагдана. Бичээрийн мандга. Үе уламжлагдсан ирсэн энэ арга ухааныг судлаж эзэмших туршлага болохыг Намхай Нямбугийн ажил байдал
харуулж байна. Энийг надад сэтгэлээсээ сургалтад сургаж иддэг. Ахаа. Энэ шин зурсаг байна уу? Юу Одоо энэ шинэ тусаг байна. оо тийм үү. Төлөв ажиллагч бас нарийн ажил шүү. Ер нь кэл авсан өдрөөс нь дахиж анхаарч байхгүй бол нөлөөлөх олон юм. Уулаад тавилчаар усан нутган таарахгүй байх. Том жижиг ашаан дашигдах дэвтрийн хуурай нойд янз янзын нөлөөллүүд их байгаа мó. За баг зэргийн гэмтэл байвал хөрвөөлөхтэй гайгуулчих нь оо. За наа таны хоёулаа ингэж хөрвөөлөх сайхан. За наа шинэ. Нэг. За хамаагүй хоног бүтгэж авчих. За наа шинэ. Хоёр. За ингээ таашин. За наа шинэ 3. За наман дөрж ингээд нэг 3 зөөлөн докторч. 1 2 3. За ахаад нэг гөрвөл. За аюун гэрэлч ингээд толгоор үсэг зөөлөн. Зөөлөн гэр. За 2 3 гөрвөл гэж бодоо. За ингээд ойрхон ажиглаад бай. Ер нь дээр үеэс уламжилж ирсэн энэ аргуудыг сурчих хэрэглэж байх нь. Тийм ээ. Зүгээр хургалж байгаа хоньны хэвтэр байдал, хажууд нь идээшлэж байгаа ижил сүргийнхэн тогтворыг анхаарч байх нь чухал. Малчин хүн малаа тарган байлгана гэж ер нь тарган мал гэдэг малж байгаа хүний амжилт бүтээл малын өнгөтэй зүстэй сайн байх бүх юмны үндэсийн үндэс гэж байдаг бол тэр үндэслэг гагцгүй тарга хүчинд байдаг. Ер нь тарган байна гэдэг мал өөрийн ихээс заяасан галатайгаа байна гэсэн үг. Малын галыг хүлэхгүй байна гэдэг чинь гадны тусалцаа хэрэглэхгүй байл гэсэн үг байгаа юм. Ер нь тарган байгаа маланд гагцгүй одоо бүрэн бүтэн байлгаж нутгийн тааруулахад эзний үүрэг анагдахаас биш. Тэрнийг цасан дээрчгэл хургал, күүтэн нөхцөлдөчгөл хургалж гарч байсан их л тарган байвал тэр ямар ч эрүүл зэрэг өсч байж чадвартай ер нь их нэмнэ эмээ туслах юмыг бол хийгээд байх заавал их шаардлагагүй байдаг гэдэг юм да. Баатар хон чимээ хамгийн эрхмэлдэг юмны нэг нь булаг шанд ходог ус. Дөв сургамлын шимт чанарын хийхин хэмжээгээр буурсан тарчиг цагт их мал төл амин чухал тэжээл тэнхрүүлэх хэрэглүүр нь ус болдог. Ер нь мачид маань усан дээр олонтой уулздаг. Малан усууж явахад ярилцсан өвч арай илүү сэтгэл тогтож үлддэг юм уу та? За манай нэг хүн бүгдээ малдтай жоохон хүүхдтэй хаалгаад байгаа малдаж хойны хурганд явдаг байсан. Тэгээ 4 дугаар анги төгсөөгд манайх малдаар аваад тэгээ малддаг байсан. Тэгээд малцаар яваад гэрүүлд болоод өнөр өцгөө сайхан хайр болсон манай нэг хүн юм бэ. Одоо энэ үнэ би 6 хүүхэд төрүүлсэн. Энэ 6 хүүхэдтэй манай нэг хүн бо их сайхан байна. Намайг их магнаа тэмнэглэм их сайхан баяр та явуулаа. Хүүхдээс нь тэгээ нанхайн бичиг хүн гарахын байлгүй. Ламжууга урт настаж удаан жаргаж байгаагаа хүүмэн төр түмэндээ нэртэй хүндтэй ажиллаж амьдарч яваагийнх гэж сэтгэл дүүрэн хэлж байна. Коммунистийн хувьд намхан юмбо өөрийг нь зөвхөн хончин гэж хязгаарладаг. Төрөн барилцах депутат хүн. Ажил үйлсээрэн олон түмэндээ харагдаж, үлгэрлэж явхаас гадна оролцох юм, санаж бодох, шийдэх асуудал чамгүй. Дэмжин сайшаах, хатуу ширүүн шүүмжлүүлэгч явдал олон гарна.